болосоо ээжийн төрөл нагцнаарны өндөختийн ихнэ болосоо ауийн төрөл нагнаарны сахан төрөл бүндэрэ сайн сайхан яваарай саннан дурсан толгоцоо сахан онжингарай. За аав ээжийнхээ тухай ярил ямар хүмүүс байсан бэ? Та хэдэн онд хөргөн нь болж иржээ? 78 онд. Тий. Аав ээж чи байдаг байсан баг тий тухай үед. Байдаг байсан. Сайхан сонсоод байсан. Ийчээчэл бишгүй сайхан явж байсан дөө. Аль нутгаар нутгалдаг байсан бэ? За тэр энэ 3 дээр савирал байсан баг. За манай энэ хэдэн хүүхдүүд 5 хүүхэд байна. Одоо энэ бүгд тэр уулын 7 байсан. Тэгээд одоо 5 болоод байна. 5 одоо 4 юм уу та? Ургийн баяртай хэдүүлээ ирв. 4 лээ. 4. Тэгээд энэ бүгд л байна та манай. Тий. Тань ямар хүн байсан бэ? Энэ их сайн. Тэгээд ажилд шургуу банкнд ажиллаж байсан. Банкнд л энэ нас ажилласан дөө. Аймгийн төв дээрөө? Тий. За баярын сэтгэлээ ямар байна? Ах トゥ нартай хандаж юу гэж хэлмээр байна та? Баярын сэтгэлээ яг одоо ийм сайхан ажлыг хийж байгаа улсчууд баярлалгүй яах вэ? Тэгээ орос их интернет чинь нэг л их чинь байна те одоо байгаа нь. Тий. Би энэ Төмөрбаатар мөнх цэцгүүрийн хамгийн том охины асуусаа. 1990 онд айлгэр өсөө. Ийм болохоор аюу гоё тоххой. Ургийн байртад би бүгдээрээ элэг бүтэн илсээ. Би 4 хүүтэй. Манай хаан чинь төвшинбэр дархмыг давчсан байгаа байхгүй юу? Тий. Хүн дархмыг дээ. Миний хаан чинь төвшинбэр байхгүй юу? Дараахан төвшин байх ёстой байхгүй юу? Тий. Тийм болохоор энэ ургийн байр үнэхээр сайхан болж байна. Би өөрөө матих бас. Энэ матын уугуул суугуул хүн байхгүй юу? Одоо тэгээд энэ нутагтаа ирсэндээ баярлдаг юм би. Миний аав ээж өөд болсон ч гэсэн би энэ нутагтаа баярлдаг юм аа. Тий. Эдний том хөргөн болсондоо би бахарч явдгийг. Тий. Өнөөдөр сайхан байна. Манай ургийн баяр. Хадам ээжийнхэн талын ургийн баяр болж штэ тий. Ээжийнхээ тухай дурсвал юу миний шалмаг цэцмэг эгчид чинь бол эгчид их анх. Энд сохтой мэдээгүй. Манай охиныг очоод ирэхэд би эдний охин гэж бас тэгэхэд өрдөө мэдхгүй. Манай ээж аав бол мэддэг. Би аавны хоёр баярцсан. Тэгсэн өрдөгс аав хэлээгүй. Ээж бол миний охин дээр ирсэн. Охиноо өчсөн над. Сайхан. Энэ сайхан одонтой ажаас би хантай болсон. Бахарч явд юм аа. За баярын сэтгэл маш өндөр байна. Яагаад тэгэхээр ээжийнхээ талын ах トゥ нарт ураг саднаа нагцуудаа үеэлүүдтэйгээ энэ сайхан өдөр бас уулзч чадаас маш их баяртай байна. Миний хувьд бол бидний одоо манай гэр бүлийн хувьд бол баярын сэтгэл бол маш өндөр байна. Бүр зорин бас энэ хотоос хүрсэн ирж байна. Манай хүүхдүүдийн дээр хотоосоос ирж байгаа замдаа л явж байна одоо. Тэгээд хүүхдүүд нар манаас ажил төрлөө зохицуулаад бид бүгд л сэтгэлээрээ сайхан нэгдээд түнэртэй ингээд ирээд баяртай оролцоод байж байна. За. өвөө эмээгийнхээ тухай та хэрсэн? Өвөөг бол мэдэхгүй, ээжийн аавыг бол мэдэхгүй. Эмээг бол би мэднэ. Хаяад очдөг байсан. Эмээ ч ер нь намайг жоохон хатад сумд амьдардаг байсан. Зүүн дэнжинд амьдардаг байсан. Тэгээд хаяад би нэг тэр намайг жоохон байхад бол шар онгоц явдаг гэсэн. Тэгээд бөөлжин л ирж одоо эмээтрэл ээж одоо зуны амралтаач гэдэг юм. Тэгээд нэг өөрөөхд юугэрч гэдэг юм уу яваалт гэлээсэн. Тэгээд бид нэг бөөлжин тэр онгоцонд сууж ирдэг байсан. Эмээтрээ. Тэгээд сүүлд одоо бас нэлээд сургуульд орсон юм. Намайг сургуульд орсон хойно юу яасан? Аймгийн төвд орсон юм маань тэгээд 7 дор хоронд байж амьдардаг гэсэн сүүлийн жилүүд өд болтоо 7 дор хоронд амьдарч байсан. Тэгээд 92 оч. Оо сайхан манай эмээч. Би нэг сургууль байхдаа ингээд
хичээл бүр ингээд юу ч нэг юм өвдөл гэвцээ эмгэндээ очтгий тэгээд тэрийг айгу сайн айгу тод сандгийн одоо бодол тэр эдний ходоод л өгсөн юм л гэдэг. Тэгсэн чинь манай эмээ өөрийнхөө одоо нэг шөөсийг усыг ингээд над дуулгаад тэгээ нэг харуулчаал нэг миний хэнийг оч тэгэл болоо гэл. Тэгээ тэр харуултанд нь ордоод эмээ гэхээс шөөсийг яваад тэрийг орд нэг 30 минут л унтсан баг. Тэгээ босоод ирэхэд зүгээр болчихсон. Тэгэхээр эмээ болоос намдэрдээ ухаантай юм сайн эмээ байсан гэдгийг бол одоо бас дурсан санахад бас сайхан мэдгэмээ. За ингээд бас энэ ургийн баярыг зохион байгуул. Бид нэр нь олон жил ярьдаг байсан юм аа. Энэ тэндээ уулзалтахлаарай л ингээд сайхан хэдүүлээ нэг ах トゥ нараа цуглуулад ярих юмсан, уулзалтах юмсан баяр. Ургийн баяр гэдэг юмыг бас нэг хэдүүлээ нэг сайхан хийчихсэн гэж их ярьдаг байсан. Тэгээ өнөөдөр тэр ингээд ярьдаг энэ тэнд ингээд цуглуулаар ярьдаг яриа маань энэ сайхан ажил болоод бас ингээд энэ сайхан ээжийн маань одоо ээжийн маань нутгалдаг байсан, багадаа нутгалдаг байсан, ээжээ аваатайгаа ах нартайгаа ингээд нутгалдаг байсан энэ сайхан нутаг дээр нь энэ сайхан ургийн баяр гэдэг баярыг одоо хийж байгаад тэгээ зохион байгуулсан одоо гомжоо хүүхдээ одоо нандин гэрэл ихнэр одоо наран чимээгаа тэгэл нэргүүгээл тэр дүүнэр ээжийн одоо ахын хүү нэргүүгээл тэр бас ихнэр хүүхдүүдтэйгээ ингээл бас оролцож эднээсийг бас урайлан бас дуудаж сайхан ургийн баярыг хийж яваад хийсэнд бас баяртай байна. Тэгээ та нартай их маш их баярлалаа. Бүгдэнд нь сайхан ургийн сайхан баярыг зохион байгуулсанд баярлалаа гэдгээ бас хэлье. За сэтгэл бол маш өндөр байгаа шүү. Ээж автайгаа авсан энэ сайхан зураг байна. Ээж маань одоо байхгүй ч гэсэн сайхан зөрхөөр одоо бидний зураг сэтгэл дотоо хадгалагдан үлдсэн байна. Энэ ээж маань за хэдий үчиндээ их сайхан зураг байна. За бид бол ээж аваасаа ингээд тавлаа. Одоо бол дөрөвлөө болсон. Энэ дүү маань бол бүлэрч болсон. Зурдаар таалт өгсөд ээж минь байхгүй. Одоо тэгээд энэ дөрөв дүүтэйг ингээд нэг сайхан гэр бүлийн зураг авсан байт юм аа. За ингээд миний зураг манай гэр бүлийн зураг. За одоо хэдэн оны зураг нэ? 19. За 19 оны зураг. Бүгдүүд маань би одоо 4 хүүтэй ингээд тантайгаа ингээд сайхан хосон гэр бүлийн зураг байна. Одоо эдгээр маань их том босоо энэ хүү маань том хөө шинэ баяр дараагийн хүү шинэ хүү донтхоо энэ дэлгэр баяр хамгийн баг хүү буян дэлгэр одоо болоод энэ одоо цаг дээр бол эдгээр маань ийм болсон байна. Том хүү шинэ баяр эхнэр хүүтэй болсон. Дараагийн хүү зэрэгт яваад ирсэн энэ хотод Улаанбаатар хотод 4-р цэцлэгээ станцад гагнуучнаар ажиллаж байна. Тэр хүү маань одоо дэлгэр баяр гэдэг хүү маань одоо 6 дахь ангид орж байна. Буян дэлгэр баг хүү маань одоо 5 дахь ангид 9 суралцгаар ингээд байж байна. За гамбаяр дүү гамбаярыг гэр бүлийн сайхан зураг байна. Одоо хэдэн үеийн хүүхдэрээ гамбаяр дүү маань л одоо аймгийн Хэрлэн сумын цэцэдрийн дэгдийн хурлын төлөөлөгчийн жолоочоор бол нэг хэдэн жил ажиллаа? 23 жилд ажилласан. Их гэрэл манай бэр одонгод сургуулийн өмнөх боловсролд багшилдаг байж байгаа. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөдөө мэрэгчлэнээр ажиллаж байдаг. Одоо энэ дүүнэр маань сайхан том болсоо одоо энэ чажисүрэн дүү болонгот одоо 11-р ангид орно. Өөрийгөө бас энэ дуу хөгжимд сорж байгаа юм дуу хуу морин хуур төгөлдөр хуур ийм гитарын сургалтуудад өөрийгөө суралцаж өөрийгөө хөгжүүлж байгаа. За хөслөм дүү бас юу хийлийн сургалтанд хамрагдаж бас өөрийгөө хөгжүүлж байгаа. Ивэл за энэ одоо сургалтыг дороос эмэгтэйдүүтэй болсон энэ маань энэ сайхан очил гэдэг эмэгтэйдүүтэй болсон байгаа. 3 хүү 1 охинтой сайхан өнөр өтгөмөлдөд байна. За манай хамгийн баг дуу дорж бүрөө. За одоо олонготны нийтээ ачхад одоо төгөл юм жолоочор ажилтдаг, хот өгчөлтийн жолоочор ажилтдаг 2 охины хамт одоо сургуульд орж байгаа энэ хүн танхилуун гэдэг юм 2 сайхан охинтой. За манай гэр бүл юм байна. Эдийн төрөл нагцнарны
Өнтөтгийн ихнэ болосон Ауын турам авганарами Сатан төрөг бүгдээрээ За би нэг эмэгтэй дүүтэй Тонголог гэдэг. Дүү маань нэг хүүтэй Сандуужав Кристал баг сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Бас мундгаа оюухан нэг тиймэрхүү актив сурдаг. Тийм шоу спорт өрөлтөөр бас амжилттай суралцж байгаа юм хүү байна. За төргөн бодлтын аварга бас мастер юм хүү байна. Ихнэ болосон эдийн төрөд нагцнарны Өнтөтгийн ихнэ болосон Ауын турам авганарны